За энэ яхахгүй малай жоохон бүтээгдэхүүнийг боловсруулалтын төвшин ахиулах, цагаал хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэх зорилготой ийм тогтоол төлөвлөгөө батлагдсан. За хийгдэж явж байгаа ажлууд гайгүй үр дүнтэй юмнууд байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд нэлээд онцлогтой байна. Монголын нийт нутаг хардв орцсон. Тийм учраас энэ ноолуурын чинь үнийн асуудал дээр асуудал үүсэж байгаа мó гэж харагдаад байгаа. Шороо харвалттай гэдэг үүднээс гадны импортлогчнор учиргүй мөнгөөн бариад ороод ирэхгүй байгаатай холбогдоод ноолуурын борлуулалтын асуудал дээр жоохон төвөгшил үүсэж байгаа юм байна. Улсын хэмжээнд 1.3 их 80 төгрөгийн ноолуур бид татан төвлөрүүлэх ёстой. Үүнээс 230 тэрбумын эргэлтийн хөрөнгийн зээлээр гаргаж байгаа юм байна. 3 сарын 31-ний байдлаар энэ зээлийн 32%-ийг л гаргасан байна. Тэгэхээр үндсэндээ эргэлтийн хөрөнгийн гэдгийг юм уу мөнгөжүүлэлт дутчихад байгаа юм байна. Энээс болоод энэ ноолуурын чинь борлуулалт үн ханшинд нөлөө үзүүлээд байгаа юм байна. Энэ тал дээр одоо хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам маань өнөө банкудтай байгуулсан гэрээнийхэн хүрээнд энэ технологийн гэдэг юм уу цаг үеийн цаг хугацаатай энэ асуудлууд руу гол анхаарлаа төвлөрүүлж маш яралтай энэ үндэсний үйлдвэрүүдэн мөнгөжүүлэх эргээд энэ ноолуурын үн ханшийг тогтвортой байлгах асуудал байна. Дээр нь нэг энэ дээр давхар орж ирчээд байгаа юм бол яа харахгүй улс үндэстэн гэж байвал энэ аж үйлдвэрийн салбараа хөгжүүлээ, боловсруулалтын төвшингээ ахиулъя, ажлын байраа нэмэгдүүлээ, орж ирэх дотоошлох одоо валютынхаа нөөцийг нэмэгдүүлээ гэд саманжиж гаргая гэдэг ийм төрлийн шийдвэр гарцсан. Тийм учраас энэ үнийг бас тийм оновчтой шийдвэр байгаагүй гэдгийг иргэд малчдад ташаа ойлголт өгөх гээд санаатайгаар ийм яваад байгаа юм биш үсттэй. Тийм учраас төр нэгэнтээ ийм улс үндэстнийхээ эрх ашгийг хангасан том шийдвэр гаргасан бол энийгээ дагуулж хөрөнгөнийхөө асуудлыг тодорхой шийдэхгүй бол энэ эргээд бас нэлээд тийм яриатай байх нь. Ер нь бол манай малчид тогтвортой бас өссөн үнээр ноолуураа нийлүүлнэ гэвэл дотооддоо бид энэ боловсруулалтынхаа төвшинг ахиулаад байх тусмал малчдын ноолуур бүтээгдэхүүний үн өсөх ёстой юм. Тэгээ энэ үнийг нь хэдүүлээ бүрэн ойлгуулж чадалгүй ихний юм дээр нь бас унахчих вэ. Энэ үнийг нэг анхаараач. Энэ дээр одоо ямар бодол чиглэл байна вэ? Энэ үн дээр би нэг тодорхой одоо за ноолуурын үнийн хувьд үйлдвэрүүдэд худалдаа авалт хийж байна. Яг өнөөдрийн мэдээгээр 600 тонн ноолуур, орчим ноолуур худалдан авагдсан байна. Үндсэндээ Дорнод аймагт 163,165 мянган төгрөгөөр, Сүхбаатар Хинтээ аймагт 155-аас 158 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаа авалт хийгдэж байна. Нэг зүйлийг гишүүдээ анхаараарай. Ер нь дэлхийн нийтээр тарифын томоохон одоо дайн явагдаж байна. Худалдааны харилцан одоо томоохон тариф тавигдаж байна. Энэ үед харин манай нүүрстэй харьцуулахад ноолуур үндсэндээ маш бага. 5% мэдрэг шанартай л хөдөлгөөн үйлдэгдэж байгаа. Яагаад гэвэл ноолуурын маань өөрөө зах зээлийн төлөв байдал эвтэйхэн байна. Монгол улсын том ноолуурын голлох нийлүүлэгч орны хувьд бид энэ цаг үеийг ашиглаж дотоодын үйлдвэрлэх чадвараа яаралтай босгох нь Монгол улсад том хожил авчирнаа. Зөвхөн самнах угаахын хооронд 200 гаруй сая доллар, 700 тэрбум төгрөг, 800 тэрбумын өртөг, нэмэн өртөг Монгол улсад үлдэж байгаа юм. Татвар болж, цалин болж, нийгмийн даатгал болж, цахилгаан дулаан болж Монгол улсаа шингэж байна. Энд мэдээж өмнө угаагаад шууд хятадын үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан ченжийн одоо тогтолцоо нэлээд сөрөг нөлөөлж байгаа. Тэн талаас нэлээд зохион байгуулалтаа арга хэмжээ хийгдэхээ үгүйсэхгүй. Гэхдээ гол нь бид яг энэ дэлхийн улс орн болгонгийн тарифа босгож дотоод үйлдвэрлэлээ хамгаалж босгож байгаа цаг үед ноолуурын хувьд бол алтан үе шүү. Ноолуурынхаа үйлдвэрүүдийг, ноосныхоо үйлдвэрүүдийг энэ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүх хийдэг босруулалтыг босгож авах одоо том одоо юм боломж бас давхар үүсэж байна. Үнийн хувьд бол болоогүй боломжийн байна. Сүүлийн 20 онд 5 жилийн дунджаар аливаа түүхийд үнийг хардаг.
20 онооход ноолуур 50-60 мянган төгрөгийн л үнэтэй байсан ноолуур шүү дээ. Өнөөдөр 150-аас 160 мянган төгрөг дээр дотоодын үйлдвэрүүд маань бас улсын их хурлын баталсан бодлогын дэмжлэгийн аваад бас ингээ идэвхтэй авч байна. Нэг зүйл байгаа юм. Манай салбараас 130 тэрбум төгрөгийн төсөв хасагдсан. Батлагдсан төсөв. Уул нь яг энэ 1.3 их найдын ноолгорыг дотооддоо 100% аваад дотооддоо техник зохицуулалтаа 100% хийчихэд Монгол улсад орох өгөөж их өндөр байсан. Тэгээ одоо бид батлагдсан их усэр маань 66-аар 4 тэрбум шүү дээ. Энэ 66-г харин хүү татаас болгож аж ахуйн нэгжүүдэд 800 тэрбум болгож нэмэн өсгөж одоо зах зээлийг одоо гайлаас авсан мэдээгээр 2023 онд 279, 24 онд 154 тонн ноолуур импортлсон байх юм. Энэ яадаг учиртай юм бэлээ. Нэг, хоёрдугаарт бид энэ ноолуур бэлтгэлийн цаг хугацаа маш давчхаа. Тийм учраас энэ лүү онцгой анхаарах ёстой. Зээлийг гүйцэд гаргая. Дээр нь энэ үндэсний үйлдвэрүүдтэйгээ уулзалт юмнуудаа хийж өөрсдийнхөө хөрөнгөөр авах чадамж нь ямар байгаад байгаа юм. Дээр нь энэ үйлдвэрүүдээс чинь дутхааргүй хэмжээнд ноолуур бөөгнүүлээд угаагаад самнаад гаргадаг бүхэл бүтэн хуучин биднүүсийн ярьж хэлснээр бол ченж гэж яриад байдаг. Одоо бол баг нөхрөдлийн гэдэг юм хоршооны журам руу шилжчихсэн нэг хэсэг улсууд байна. Энэ улсуудтайгаа уулзаж энэ ноолуурынхаа борлуулалтын асуудлыг анхаарахгүй бол энэ жилийн ноолуурн дээр нэлээд асуудал үүсээд бачаруулах гişүүх чухал асуудал хөндлөө. Тэр импортлж байгаа ноолуурын статистик чинь бидний нөгөө гүйцэн боловсруулах чадвар сул байгаа болохоор үйлдвэрүүд маань бэлэн утас очиод гадагшаа явуулаад будуулаад нарийн боловсруулалт хийсэн утас авчрах бусад эцсийн бүтээгдэхүүнийг холцоо оруулж ирээд байгаа юм тэр. За нөгөө талаас энэ дундын энэ гол ноолуур авч ирсэн улсуудад яг энэ болцоо ашиг хэлэхэд Монгол улсад угаах, савнах үйлдвэрлэлийн хүчин чадал 200-аас 300% бүрэн суурилсан. Одоо Монголдо үйлдвэрлээ. Али болгон бусдын түүх хийдэг бэлдэх вэ? Энэ байгаа дэлхийд өрсөлдөх шатвартай энэ 10 мянган тонн ноолуураа бид нэг 100% угаагаад 100% самчих. Тэгээ цагаан буюу тэр самсан ноолуур гэдэг бол Европ, Америкийн хамгийн үнэтэй зах зээлд Монгол улс энэ том салбарт том байр суурьтай том тоглогч болж байгаа. гайлын мэдээгээр бол угаасан ноолуур орж ирээд байгаа шүү. Тэрнээс бүтээгдэхүүн үндсэн түүхийд орж ирэхгүй байгаа. Би бол гайхаж байгаа. Нэг үннийг хэлэхэд. Монголын ноолуур бол хамгийн дээд зэргийн ноолуур. Тийм учраас энэ ноолууртай бас тодорхой хэмжээнд хутгах ноолуур оруулж ирээд байгаа юм биш үстэй тамин. Энэ үнийгээ нэлээ нэгтлэхгүй болохгүй байна. Ер нь манай ноолуурыг угаалгаад авах сонирхол дэлхийд байгаад байгаа нь өөрийнхөө чанар муутай ноолууранд чанар сайжруулагчаар ашиглах гээд оролдоод байгаа ийм л үйл явц шүү дээ. Нүг яг үннийг хэлэхэд би тэд самнах хүчин чадал сайн хийсэн гэж яриад байгаа боловч яг үндэсний шид чанартай самнах чадал нь 2000 гаруй тонн байгаа юм шиг байна. Бусд нь урд айлын хүчин чадал энд бий болцсон, мөнгө нь тэрнийг дагаа бий болцсон. Тэгээ энэ нөхдүүд чинь үнэн дээр тоглолт хийх гээд ингээ болжгүй байна. Тийм учраас би хөдөө аж ахуйн яамыгаа тэр тогтвортой ноос ноолуурын холбоо энэ үндэсний үйлдвэр итэртэйгээ нэлээд сайн за тэр бас импортонд орж ирсэн ноолуур дээр Казахстан улсаас орж ирсэн ноолуурын тодорхой хэмжээ байгаа юм байна. Манай зарим иргэд Казахаас ноолуур оруулж ирээд Монголд угааж боловсруулад хятад руу экспортлсон ийм статистикуд явагдаж байгаа юм байна. Үнэхээр дотоодын үйлдвэрлэлээ унгаачих юм бол яг л арьс, ноос, жалант хаягддаг үйл явдал юм. Ноолуур дээр бид нар үйлдвэрлэлийн чадвараа нэмээд байсан болохоор ингээд үн цэнд ороод байна. Ер нь үйлдвэрлэх, боловсруулах төвшингээл нэмээд байх тусмал цааш та малчтын орлого маань улам л үн цэнтэй болно, ноолуур маань улам л үн цэнтэй болно. Яагаад гэвэл ноолуур өөрөө дэлхийн энэ текстилийн салбарын дөнгөж 1.3% нь мал аж ахуйн гаралтай. Үүн дотор ноолуур маш том байр суурь эзэлдэг. Энэ үнэтэй хэрэглэл дотор Монгол өөрөө ноолуур нийлүүлж байгаа цөөхөн орны нэг. Энэ бол ерөөсөө алт. Гулуузалсан алт гэсэн үг.
угаагаа самнаа тавьчихвал улуузуулсан алт. Тэгэхээр энэ бол бэлэн валют юм шүү. Үнэхээр цагаан алт. Тэгэхээр бүгдээрээ энэ ноолуураа нэг эцсийн бүтээгдэхүүнлүүл яаж игээд нэг боловсруулалтын төвшинг ахиулъя. Их хурлын тогтоол 63 дахь тогтоолын гол үүрэг даалгавар бол тэр. Одоо угаас 100% угааж байгаа бол одоо 100% самнаа. Дараа нь 100% ээрж утсаа хийцгээе Монгол улс. За тэгээ утсаа хийх юм бол бид нар тэр 4.7 тэрбум долларын ноолуурын зах зээлийн 50% барилаад гэсэн үг. Зөвхөн ноолуур 2 тэрбум долларын экспорт хийх болцоотой. Одоо бид нар дөнгөж 404 сая доллар дээр гацчаад байна шүү дээ. Тэгэхээр угаагаад одоо самнахаар бид нар энэ жил ихэд хамгийн багадаа 600 сая доллар, 800 сая доллар руу өсрөнө. Утас хийдэг хүчин чадлаа энэгээр нэмээд гаргахад бид нар 2 тэрбум доллар руу өсрөнө. Эний цаан чинь нөгөө малчтай амьдрал маань маллах ахуй сонирхол маань улам л идэвхтэй сонирхолтой өр өгөөчтэй болох болцоо байгаа. Энийг хийж чадаагүйс болоод арь шир яаж унав? Ноос яаж унав тийм биз? Эцээц жоохон үнэтэй аваад үйлдвэр нь унгаачгаа тэгээд сүүлдээ үн цэнэгүй болгочдөг. Ийм л бодлого бид нар сургамж шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн сургамж. Тэгэхээр ноолуур бол ахаад хэлий алт. Бэлэн алт, валют. Тэгэхээр энийгээ бид нар өнөхөр чулуу болох юм цаг байгаа. Тэгээ өнөөгийн яах вэ? Өнөөдрийн нэг 5-10 мянган төгрөгийн үнийн уналт наалт одоо энэ дээр улсууд янз янзаар тоглож улс төрчих мэдээж гар хөл болж дайрах довтлох юм гарч ил байна. Гэхдээ бид бодлогын хувьд нь үйлдвэржилтийн бодлогыг аваад гарья. Дэлхийгээрээ тарифаараа дотоод үйлдвэрлэлээ хамгаалж байна. Үйлдвэрлэлээ дотоодын чадварыг бэхжүүлэх төлөө улс орон болгон одоо анхаарал тавьж байгаа гэдгээд та бид одоо юу сандах вэ? Тэгэхээр энэ дээр нэг доктортай нэг жилийн бодлогоо явуулъя. Мэдээж байнгын хорооноос надад дэмжлэг үзүүлээд энэ Монгол банкнд энэ валютын нөөц бүрдүүлэх бодлогын хүрээнд энэ ноолуурыг анхаараач гэж. Ноолуур бол жилдээ бэлтгэгдээ жилдээ 100% экспорт нь гарч байгаа 100% валют болж байгаа юм зүйл. Заавал нүүрс алт тэр валют болоод байгаа зүйл биш шүү дээ. Тэгэхээр ийм том бас болцоо мал аж ахуйн гарлын төвхөд дээр байна шүү л гэж. Бид амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл хэрэгжүүлэхдээ хэдүүлээ энэ нөхцөл байдлуудаа нэлээд сайн судалж, эрсдлээ тооцож, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ авмаар байна. Тэгж байж энэ том бодлого нэлээд үр дүнтэй хэрэгжих ёстой. Улс орны эрх ашигт гэдэг юм уу? Энэ үндэсний аюулгүй байдал талдаа бол яа харахгүй бид өөрийнхөө бий болгож чадж байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгох тал руугаа чиглэж байж л сая анхадагч салбар, боловсруулах салбар хоёр маань зэрэгцэж нэгээ нөхөж урагштай хөгжих болцоонд бүрдэх юм. Тэгээ энэ тал руугаа бол явах ёстой. Гэхдээ бид том бодлого хэрэгжүүлж байгаа улсууд өмнөх нөхцөл байдлыг сангалдсан гэдэг юм уу? Тийм том нөлөөлөл байгаа гэдэг юм харгалзаж энэ дотоод их үүсвэрийг маань нэмэгдүүлэх ёстой. Тийм учраас би Монгол банк засгийн газарт өнөөдрийн хуралдаанаас энэ валютын дотогшлтыг нэмэгдүүлэх үн цэнтэй энэ бүтээгдэхүүнээ бүрэн хумж авч за тэгээд боловсруулалт хийгээд экспортлох боломжийг хангасан хөрөнгөний их үүсвэрээ нэмэгдүүл гэдэг имийг л тов тодорхой өгмөр байна. Энэ маш яралтай шийдэх ёстой асуудлаа. Энэ бас тийм хүлээгээд байдаг зүйл биш ээ. Ер нь бол яг нарийнда манай ноолуурыг угаалгаж аваад гаргаад өөрсдийнхөө эрх ашигын төлөө тодорхой боловсруулалт хийгээ гаргаад байсан улсууд өөрсдөө боловсруулалт хийгээд эхлэхээр зэрэг жоохон дургуйнд хүрээд энэ шийдлийг жоохон буруу ойлголт өгүүлэх гээд оролдоод байгаа юм байгаа юм билээ. Би бол тэгж хараад байгаа юм. Тийм учраас энэ лүгэн бид өөрсдөө онцгой анхаарч ажиллах ёстой. Европын холбоотой буюу тэр том үйлдвэрүүдтэй, тэр тогтвортой ноос ноолуурын холбоогоор нь дамжуулж маш сайн ажиллах ёстой. Тэгжээж хэдүүлээ энэ бүтээгдэхүүнээ тэрлүү чиглэсэн тэр урсгалын улам нэмэгдүүлэх ёстой гэдэг ийм байр суурьтай байна.